За гадаад зээлийн ашиглалт үр ашиг нэмэгдүүлэх энэ анхдагч хуулийн төслийг бол хилцхийг дэмжиж байна. Энэ өрөөсөө л улсын хурлын явуулж ирсэн бодлогын үр дүн шүү дээ. Бидэд өөрсдөө л ийм хуулийг гаргах нөхцөлийг улсын хурл өөрөө бүрдүүлсэн. Энэ төсвийн зарлагын хязгаарыг мэдсээр үжиж л энэ байгаа төсвийнхээ хайрцгийг мэдсээр үжиж л зээлийн хилцээрүүдийг бид сойрхон батлахыг одоо ч өгсөр байгаа шүү дээ. Одоо ч өгсөр байгаа. Зээлийн хилцээр болгоны цаана дандаа хууль баг. Нэг хууль гаргаж нөгөө хуулийн хэрэгжилтийг зогсоож болохгүй байхгүй. Тэгэхээр энэ түгжигчээд байгаа энэ зүйлүүд дээр сангийн амаан цаашдаа суур реформ хийж байгаа юм байна. Энэ хууль бол шилжилтийн үеийг дэмжиж өгөх юм байна. Цаашдаа дахин ийм хууль ерөөсөө гаргаж болохгүй. Тэгэхээр би яг явж ирсэн ийм өнгөрсөн 20-30 жилийн түүхэнд ийм агуулгатай, ийм зохицуулттай хууль ерөн гарч ирсэн үү? Энийг бас нэг хэлж өгөөч. Би бол бас Алтан уян засгийн газрын үед нэг гарч ирсэн гэж ойлгоод байгаа зөв. Тэгэхээр энэ асуудлыг бас нэг тодорхой бас хэлж өгөөч түүхэн талаас нь. Хоёрдугаар одоо газрын төсний үйлдвэрийг одоо барьж ашиглалтанд оруулах нь бидний бүр ингээд маш чухал одоо том амбиц авах хэрэгтэй. Энэ үндснээрээ энэ дээр ямар нэгэн үл ойлголцол хоёрдмол утгагүйгээр одоо зүтгэхээс өөр арга болгоно шүү дээ. Өнөөдөр ингээд гараал нийгэм дээр хитэн цагаар бензинд очролж байна. Энэ зээлийн ашиглалтын хязгаарт багтаагаад явах юм бол энэ газрын төсний үйлдвэр чи хизээ орох. Тэгэл нэмэлт бид нэмэлт санхүүжилтийн зээлийн саяхан батлал өгсөн шүү дээ. Хавар баха. Тэгээд ингээд 6 их 80 авчаад байдаг. Жил зарцуулалтанд 1.7 их 80 шаардлагатай бод 200 тэрбумаар өгчөөд хаагуураа төсвийн болоод бусад хууль тогтоомжийг зөрчиж энэ санхүүжилтийг олгож байгаа бол та. Олгож байгаа шүү дээ. Тэгээ хэдүүлээ ийм одоо бие нөө хуурсан байдлаар ингээд явмааргүй байна. Тэгээд энэ хууль гарснараа бас 8 дугаар зүйл дээрээ байна. Хуулийн хэрэгжилтийн талаар тайлан үлс тухайн жилийн одоо төсвийн гүйцэтгэлтэй хамтаар бас оруулж ирэх юм байна. Бид одоо хяналтаа алдах гэдэг зүйл ерөөсөө алга. Газрын төсний үйлдвэр барьлаа гэд жилд энэ одоо ашиглалтанд орох хугацааг мэдээж яг энэ төлөвлөгөөний дагуу графикийн дагуу наашлуулж авчирхаас гадна Монгол улсаас гадагшаа гарч байгаа нэг их 80 одоо ам долларын одоо валютыг эх орондоо авч үлдэх энэ нөхцөл байдлыг шуурхаа бүрдүүлэх гэж байна гэсэн үг. Энэ бол харин эх оронч хууль байхгүй. Эх оронч хууль. Хоёрдугаарт Эрдэнэ бүрний усан цахилгаан станц. За яг зүгээр энэ хүчин чадлын энэ тэзүү зураг төсвөөрөө бас яг хурж ажиллаж чадахгүй юм шүү. 90 мегаватт гэж байгаа мөртлөө тэр уулын техникийн нөхцөл байдлын тэрийг хараад уул нөхөлж орж ирээд далан барихгүйгээр орж ирээд хийж байгаа энэ юу гэхээр нэг 45-аас 50 юм шиг. Тэгтэл манай баруун бүсийнхэнд хэрэгтэй байна. Эрчим хүч хэрэгтэй байна. Эрчим хүч бий болж иж хямд их үүсвэртэй найдвартай эрчим хүчний их үүсвэртэй болж иж хариултаа авчих ийм аяг. Сангийн хэдэн номер? Индремик. За сангийн төсвийн бодлого төлтийн газрын дараа санаж одоорч. За өмнө нь бол яг ийм агуулгатай одоо тусгаалны төсөл заасан бол хууль бол гарч байгааг хаа бид нарыг танд бас нэгтэлж үзчихэж хэлэхгүй болохгүй байна. За ер нь бол агуулгын үед бол яг гишүүний хэлж байгаа санал дээр бас хэлэхэд бол энэ өөрөө бол юу гэдэг манай төсөв маань бол өөрөө ингээ мөнгө суртаа нэг талаас бол ард иргэдийн үед бол төсөв тэлэхгүй гэдэг. Гэтэл энэ мөнгө маань өөрөө зарцуулахад бэлэн ороод ирсэн. Одоо үр шимэл хүртэх шаардлагатай байдаг. Тэгээд алдагдлаараа бид нар бас ингээ бүх төсөв ингээ хайрцагцсан. Гэтэл эдийн засгийгаа бид нар одоо ингээд огцом хугацаанд богино хугацаанд ингээд дэмжих ийм төслүүдийг хэрэгжүүлэх гэхээр яг энэ хүрээгээр төсвийн хэмжээгээр хязгаарлагдах юм бол бид нар чадахгүй. Тийм учраас мөнгөний бодлогын хэмжээнд бид нар ямар байдлаар эдийн засгаа одоо богино хугацаанд тэлж чадах вэ? Ямар хэмжээний том төслүүдийг бид нар одоо богино хугацаанд явуулж чадах вэ гэдэг энэ зүйлүүдэл бол бид нар сайн харах нь бол зүйтэй байна гэж бол хараад байгаа. Цаашдаа бол одоо яг энэ нэг удаагийн шинжтэй хууль бол яг шилжилтийн үед гарч байгаа ийм хууль байгаа учраас бол одоо нэг удаад орж ин цаашдаа бол одоо орж ирэх шаардлагагүй байна гэж бол миний хувьд үзэж байгаа. Сангийн явнууд бол төлөвлөгөөгөө баталсан байгаа. Сангийн сайдаар бол яг төлөвлөгөөг батлуулаад энэ одоо горимтлуу шилжих ийм зүйл дээр бол орохоор байгаа. За энэ акварель сүрэ дээр бол хувийн ишлүүд бол ихэнх том компаниуд бол орцсон байж байгаа. Манайх нөгөө улсын секторын буюу одоо Монгол улсад байж байгаа бүх одоо нийтлэн бүртгэлийн энэ секторын баталгыг бол юундсэнд бол манайхыг бас нөгөө талдаа хувийн ижил маань хүлээж байгаа ийм зүйл болчиход байгаа гэдэгт тодорхойлж баярлалаа.
Сайн зэрэг шүү нэмж асууя. За тэгээд ойлголоо. Тэгээд гол асуудал ерөөсөө цаана энэ гурван төслийг яг тодорхой хэмжээний ийм хайрцагны бас нэг хоёр дахь хайрцаг руу оруулж байгаа. Бусад тэр 86 төсөл чинь бас хөдлөөд нийгэмд бас өр өгөөж энэ авчраад нэгэнд бэлэн байгаа шинээр зээл авах гэж байгаа зүйл нэгт байхгүй гэдэг нийгэм олон нийтэд бас зөв ойлголмоор. Энэ байгаа авцсан зээлээ бидэд хурдан ашиглаж хурдан энэ төслүүдийнхээ өр өгөөжийг өртөөлөгдөг гол зорилго агуулга байгаа шүү гэж хэлж байгаа. Тэгээ энэ ашиглаж сайжруулахгүй болохоор ерөөсөө ийм юм байлээ. Солонгосын ерөнхийлөгч айлчлаад нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээ явсан 2007 айлын орон сууц барих гэжсэн. Энийн ашиглалтыг одоо хүртэл энэ төсвийн бодлогоор явсан чинь ямар ч байсан энэ удаашрах тусам тэр гадна тохиолцууд нь байхгүй болсон юм байна. Яагаад тэгэхээр мөнгөний анш, инфляц, за бараа материалын үнийн өсөлт ч гэдэм үү. Ийм зүйлүүдээс болоод зээлээ ашиглаж чадахгүйгээр хий нэгжсэн 5 одоо 10 ажлын нэг нь одоо баг угаараа цаг хугацаа өнгөрөх тусам алга болоод байгаа байхгүй. Өртгийг нь бид нар угаасаа төлнө. Тийм учраас энийг одоо Нэмж асууя. 1 минут. тэр утга талаас нь бас зөв ойлгосоо гэж би одоо бас гишүүдтэйгээ бас олон нийтэйгээ үсэж байна. За нийслэлийн хувьд бол одоо энэ агаар орчны бохирдол, хөрсний бохирдол ямар хэмжээнд байгаа вэ? Энэ бол нэгдүгээр үе шатн дээр нийслэл оролцож байгаа. Хоёрдугаар үе шатн дээрээс энэ газрыг эдийн засгийн хэрэглэлд оруулаад яг дид үсчүүлээд орон сууц болон тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх дид үссэн холбогдсон ийм газруудыг хувийн хвшил дуудлага худалдаагаар олон нийтэд санал болгох байдлаар явж байгаа. Өмнөх энэ газар чөлөөлтийн асууж фейлдсэн байхгүй. Орцорцор нь бариад угаасаа хувийн хвшилд маань ийм хэмжээний чадвар хаалга. Тэгээд энийг тодорхой төвшөнд бас одоо нийслэл өөрөө оролцож иж энэ хэмжээний нийгэм Улаанбаатар хотод тулгамдчаад байгаа асуудлыг зөв эхлүүлъя л гэж. Энийг үргэлжлүүлээд дандаа байшин барих гэдэг зүйл ерөөсөө байхгүй. Эхний алхмыг нийслэл өөрөө оролцоотой байж энийг авч гарахгүй бол нэг фейлдвэл бас хэцүү байгаа. Тэгээ хоёр дахь раундаас буюу 6 бодолт, 7 бодолт энд дижийн мянгаас эхлээд энэ дид үтцгийг татаад хувийн хвшил өөрсдөө яг төлөвлөгийн дагуу бариад эхлэх юм байна. Ийм л агуулгатай. За үгэл цогтоод ирэх шүү асуулт асууна.